Im growing санхүүгийн эрх чөлөө. Энгийн хүн мөнгөтэй болох дөрвөн зарчим байна. Нэгд хуримтлал хий. Сар бүр тогтмол $100, тогтмол $200, тогтмол $500 хийнэ үү? Хоёрт хөрөнгө оруулалт хий. Хөрөнгийн зах зээлд хувьцаа худалдаж авах, бонд худалдаж авах, сар бүрийн хөрөнгө оруулалтаар хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулах. Гуравт хөрөнгө оруулалтаа урт хугацаанд хий. Жил, 3 жил, 5 жил, 10 жил насан туршдаа хөрөнгө оруулагч байна уу? Дөрөвт хөрөнгө оруулалтын мөнгөө тогтмол нэмэх. Энэ жил $100 эхэлсэн бол дараа жил $150, 3 дахь жилд $200 гэх мэтээр хөрөнгө оруулалтын мөнгөө тогтмол нэмж явах юм бол энэ зарчмыг тууштай барьж чадвал та мөнгө яаж өсөхийг 7 жилийн дараагаас харах болно. Ихэнх хүмүүс 1 жилд хийж чадах зүйлээ хит үнэлдэг атлаа 10 жилд хийж чадах зүйлээ дутуу үнэлдэг. Jim Rohn. Ирмэлзлийн хүч. Санхүүгийн эрх чөлөө гэдэг нь та мөнгөний төлөө ажиллах биш, харин мөнгө таны төлөө ажилладаг болохыг хэлэх юм. Санхүүгийн эрх чөлөөнд хүрэх замаас зохиогч Бодо Шипер. Im growing